Чи уншиж би баглана. Тэгэж тохирсон шүү. Уучлаарай Рембо удааш. Чамайг дээрэндүү надмаар ямар их зугаацах бол гэж би бодсоор л байна. Гриффинстоны найрамдлын уулзалтан дээр Селестаг унжид миний хэрэг байхгүй ч байсан болоосай. Санаа зовлтгүй. Би AK Эрлингийн гарын үсгийг номон дээр чинь зуруулна. Тэрнийг тэнд байна гэхэд итгэж өгөхгүй нэ. Тэр хэзээ ч чуулганд ирж байгаагүй. Тэгэхээр энэ бусад шүтэн бишрэгч одоо мордч гэсэн дог байх байхаа. Гэхдээ чи бид хоёр AK Эрлингийг бичлэн таньдаг болохоор бас тэрнийг нууцаар өөрөө дээрэн дүү гэдгийг мэддэг. Учираас асуудалгүй байх. Энэ чуулган зугаатай байна. Гэхдээ тэгэж их догтлох зүйл биш штэ. Үнэхээр догтолж байна. Миний бицхаммер нөхөрлөл гэж юу байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Миний бицхаммер танамнуудад нөхөрлийг алгуулсан. Одоо явдал хөвчөлтөө өгмөр сайхан сэтгэл үнэнч бас хүчихэд сайхан сэтгэлээ хуваацсан амрах юм нөхөрлийг гэдэг надад миний санаа зүтгэх Миний бяцхан одоо морь. Шидэт нөхөрлөл 6 дугаар бүлгийн 13 дугаар анги. Чи бүх зүйлийг багтаасан нэг төрлийн адал явдлыг буюу дээрэн дүүгийн туршлагыг боддоор мэдрэх одоо морь шиг харагдаж байна. Хэрэггүй баярлаа. Аль хэдийн үзчихсэн. Энэ бол хамгийн гайхалтай зүйл. Энэ бол зөвхөн жинхэнэ фэнүүдийн л үнэлэх зүйл шүү. Тэд бүр чулуу бүрийн зөв дарааллаар нь байрлуулж. Сайн харжээ. Намайг Кубле Панц гэдэг танилцах таатай байна. Рэбов дааш. Гоё хувцс байна. Чинийгч бас Баярлалаа. Зөвийн олох хамгийн хизүү хэсэг нь сумны нүхний тав байсан. Учир нь Сафир Стоуны 84 дугаар хуудсанд тэрний болтолтыг ойролцоогоор 20 гаруй сум ханны нүхнээс харавсан гэж дүрсэлсэн байдаг боловч 107 дугаар хуудсанд дээрэндүү хэлэхдээ сумаар харавдаг орхинуудын хажуугаар арай гэж гарлаа гэж хэлдэг. Тэгэхээр яалтчгүй дээрэндүүгийн зөв сумны тоон 20. Чамтай таарсандаа үнэхээр баяртай байна. Чуулган гайхалтай болохыг мэдэж байсан ч дээрэн дүг үнэхээр сайн мэддэг нэгэнтэй байх илүү зугаатай юм аа. Юу хэлэх гээд байгааг чи ойлгож байна. Үнэхээр энийг ойлгодог одоо мэрийг олох хэцүү шүү. Соник юм да. Би ердөө ихний гурвалсан байтын юмсыг л хийсэн. Өдрийн хоолны дараа бусад номнуудаа орсон дээр баха. Хой. Өөр ном байхгүй шүү. Мэдээж байгаа. Дээрэндээ болон аимшигт самхгуудын аялал, дээрэндээ болон олон гүт. Гой битгий нэрийн хүртэл битгий дурд. Би наад номнуудад чинь байдгүй гээгүй. Би тэдний хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг гэж байна. Яагаад? Тэд аимшигтай учраас хувь заяаны бөгжний дараагаас бүх зүйлс бодит байдлаас таасарсан. Юу? Энэ ном болгоны бүх зүйл 100% боломжтой гэдгийг би баттай сайн мэдэн. Тэгвэл чи яаж мэдэж байгаа юм те? Би зүгээр л мэднэ. Хөөх, их сайн нотлохоо байна шүү. Чи дээрэндүг тэгэж их үзэн яддаг юм бол яагаад чуулганд ирсэн? Би дээрэндүг үзэн яддаггүй. Эхний цуврал нь ухаалаг, дажгүй байсан. Бас ямар нэг байдлаар өөрийгөө эргцүүлэх мөртлөө энэтэмтэйгээс гадна урлагийн төрлийг ямар ч ичгүүргүй зүйлээр илэрхийлж байсан. Тиймээс л би тэрнтэй хошууга харж уулзаж байгаад яагаад бусад номнуудаа байж боломгүй үйл явдлын цувралаар дүүргэж хайсныг асуух гэж байгаа. За, одоо л чамайг галзуу гэдгийг би мэдлээ. AK Эрлинг бол гайхалтай. Бас дээрэндүгийн бүх номнууд өмнөхөөсөө дээр болж гардаг. Тийм ээ. Намайг уучлаарай. Би дээрэндүг хийх юм бол боломжгүй зүвэж боломжтой гэдэгт итгэдэг одоо морьтой хизээч найзалж чадахгүй. Надад
хамаагүй. Учир нь юмсын боломжтой өгүүдээр анхаарад бүх цаг үеийн хамгийн гайхалтай баатараас нүур буруулахад бэлэн одоо мартай би хизээч найзаж чадахгүй. За яах вэ? Сонс. Зүгээр л AK Erling Rainbow Dash ирсэн гэж хэлээд өг. Дээрэн дүүгийн хийсэн бүх зүйл үнэхээр болсон гэдгийг баталгаад тэрний тусламж надад хэрэгтэй байна. Rainbow Dash. AK! Тантай ярих хэрэгтэй байна. Энэ яаралтай хэрэг. Энд болохгүй. Одоо яар юу болсон? Кабелерано? Чи тэрнийг хараа юу? Юу? Үгүй. Гэхдээ доод давхарт таны эхний цувралаас хойш бичсэн бүх зүйл маш бодит бус муу гэж боддог нэг одоомоор байна л да. Тэгээд надад тэр бүгд боломжтой гэдгийг батлахад таны тусламж хэрэгтэй байна. Надад сэтгэл дундуур шүтэн бишрэгчдээс илүү том асуудал байна. Энэ бол Хулиаканы сахиус. Бас Кабелерон энийг хүсэж байгаа. Гэхдээ сахиус бол зөвхөн түлхүүр. Жинхэнэ эрдэнсийг алдагдсан сүмд нуусан байгаа. Чико Моздокийн 7 талд автар. Кабелерон энийг хамгийн өндөр үнээр зарах хүсэлтэй байгаа. Мэдээж тийм болохоор би энийг төрүүлж авах хэрэгтэй. Тийм ээ. Өөр нэг гайхалтай дээрэн дүүгийн адал явдаг шиг сонсогдож байна. Гэхдээ та энд юу хийж байгаа? Би сүмийг олоогүй байгаа болохоор энэ сахиус болон надад хамгийн аюулгүй газар. Хамгаалагчид хаа сайгүй байгаа. Бас хэрэг би асуудалд орвол би эрдөө дээрэн дүүгийн дүр товрогчдын дунд шингэчихнэ. Би яаж туслах вэ? Ямар нэг с ิจ гтэй бүх зүйл дээр анхаарлаа хандуул. Мэдлээ. Таны зөвхөн эхний цувралчин дуртай одоомор с ิจ гтэй тооцогдох болов уу? Зүгээр шалгасан юм уу? Миний дайсныг шүтэн биширсэн л зүйл байх юм. Бүгд шүү. Тэгэхээр Кабелероны лангуу хаана байна уу? Адилхан харагдахгүй байна. Хайлвэ. Бидэн дээрэн дүү болон Гулиаканы сахиусыг харуулаач. Би энэ газарт байх ёстойгоос илүү удаан баймааргүй байна. Өөх, эн чин тэр хийдэг учраас боломжгүй зүйл хүртэл боломжтой гэдэгт итгэдэг одоомор мөн байх шив дээ. Уучлаарай Гүбли. Надад гайхалтай гэдгийг бодит бус гэж боддог одоомортой маркаас илүү чухал зүйл байна. Үгүй. Хүлээ. Ширэнгэ хатан хааны хараал дээр дээрэн дүү 60 давхар өндөртэй хүрхрээн дээрс 6 дугаар тасаг дээр хугарсан далавчтайгаа унаад амьд үлдэн гэдэгт 100% итгэлтэй байгаа талаар би илүү их сонсмоор байна л да. Ёо. Мэдээж тэрний далавч нь хугараагүй. Кабалеро. Харвуу. Тэр чинь гайхалтай дүр. Бэрх өнгөрсөн төөгт сайн зорилго. Үгүй. Кабалеро яг тэнд байна. Мэдээж байгаа шүү дээ. Тэр бас тэнд байна. Тэнд бас тэнд байна. Хайж байгаа юм бэ? Бэд гарсан учраа нь Дээрэн дүү надад Кабалерон цуглаанд Гулиаканы сахиусыг авахар ирсэн гэсэн. Бас би тэрнийг сая дагуулуудтайгаа хамт тийшээ явахыг харлаа. За. Би буцаад дотгошоо орлоо. Хоёуланд минь арай ахтах галзуурал энэ гадаа байгаад байх шиг байна. Дээрэн дүү юу төлөвлөд байгааг мэдэхгүй байна. Гэхдээ тэр та хоёрт сахиусыг хулгайлах гэсэн миний төлөвлөгөөг хэлсэн бол та нар тэрэнд ажилдаг а гэсэн үг. Кабалерон! Чи одоо юуг мэр вэ? Гүбли? Энэ чиний дээрэн дүүгийн номыг үнэн болохыг батлах гэсэн төлөвлөгөө юу? Чи дээрэн дүүгийн адал явдлыг худалдаж аваа юу? Нэрээ юу? Юу? Үгүй. Иргэн төрнө харалта. Дагуулууд Кабалерон очход маш удаг ширэнгэн байгаа үсттэй. Энэ бол жинхэнэ асуудал. Тийм ээ. Бид үнэндээ Кабалероны барьцаанд байна. Ой, энэ залуугийн аялга хаа сайгүй байдаг. Гомдох гээгүй шүү. Би Тэгэхээр нөхцөл байдал нь ямар хувь байна? Чи биднийг барьцаалаад энэ газрын мухарт авчирсны учир нь Чико Мостогийн сүм бол энэ ширэнгэн он хаа нэгтээ байгаа. Би олжхвол 7 талд авдар минийх болно. Надад ердөө тэрнийг онгойлгох Гулиаканы сахиус хэрэгтэй байгаа. Ааха. Тэгээд дээрэн дүүд сахиус байгаа учраас чи тэрнийг ширэнгэн ойроо авчирч бидэнтэй энийг солилцох хэд төвөгтэй төлөвлөгөөг бодож олсон. Энийг хит төвөгтэй гэхгүй л дээ. Гэхдээ тийм ээ. За боллоо. Сайн ажиллаа. Үнэхээр итгэмээр байлаа.
Сонс найз минь чи тэрний мөнгийг авч болно. Гэхдээ би бол Хаашаач явахгүй. Чи миний төлөвлөгөөг зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ би энд эзэн нь шүү. маргаан тайл юм. Бас та нарыг дээрэн дүү ирж аврах хүртэл эндээ байна гэж би хэлж байна. Хэрв тэр та нарыг бүрэн бүтэн авмаар байвал тэр надад сахиусыг өгнө. Эдний хөл Грифоны төгжөө юу? чи мэдх юм уу? Та нарыг дээрэн дүүгийн төлөөлөгч гэдгийг батлах өөр нэг баримт байлаа. Эсвэл шимтэн уншигч. Харин одоо би сүмийн хайлтаа үргэлжлүүллээ. Хаашаач битгий яваарай. Сонсооч. Хэрвээ би энэ утгагүй зүйлийг чинь бодит юм шиг дүрээсэй гэвэл чи энэ дагуул одоо моридын жүжигээ зогсоох уу? Тэд намайг сонсохгүй. Тэд биднийг хоёуланг нь хулгайлсан. Оо, за. Тэгэхээр чи зохиолынхон дагуу байхаар шийдсэн үү? За яг уу. Бид дээрэн дүүгийн адал явдалд байна. Юу байсан бэ? Дээрэн дүү, бурхандаа талархъя. Бид энд байна. Нэгжицгээ. Бид энэ хоёрыг дээрэн дүүд алдаж болохгүй. Төрвүүлээ юу? Ядаж нэгэн үлдэд биднийг харгалзах ёсгүй юм уу яа? Бац. Гүг учир нь тэгвэл энэ дээрэн дүүгийн аимшигт адал явдал болохгүй. Энэ хамаагүй. Бид тэднийг эргэж иргээс өмнө Грифний төгжээг тайлахгүй. За, саяных их сайн байлаа шүү. Түргэл бид эндээс гарч дээрэн дүүд анхааруулах хэрэгтэй. Үгүй шүү. Зүгээр л намайг зочд буудлын руу чиглүүлээд. Чи энд шүтэн бичрэгч одоо морь болон тоглож өдөржингөө эрдэн сайсан ч болно. За яах вэ? Энийг зүгээр л дээрэн дүүгийн адал явдалд амралт гэд нэрлэчихье. Цуглаан руу буцах цорын ганц зам бол чигээрээ явах тиймээс зүгээр л намайг дагаад яв. Би дагуулъя. Тохиргоо. Би за. Чамайг зүгээр ширэнгөө хойдол үлдээчихвэл чи итгэндээ. Тэгэхээр дээрэн дүүг солгоод хуур атан болгож худал гэдгийг баталж байгаа юм. Эднэр бол дээрэн дүү болон аимшиг цамхгийн бүх алдаанууд. Дараагийн номны асуудал бол бүр илүү. Тийм шүү дээ. Дээрэн дүүгийн адал явдал яаж найдваргүй олсон гүргүүгээр бүрлдэх вүлээ дээ. Сонс би бүх зүйлийг аль болох бодтоор мэдрэх гэж байгаа. Гэхдээ энэ адал явдлын одоо морд энийг аюулгүй гэдгийг яг шалгасан уу? Энэ чамд хитрхи бодит байгаа мó? Дээрэн дүү адал явдал дээр ийм зүйл хийхийг хүсэхгүй байна уу? Хэрвээ би үнэхээр дээрэн дүүгийн адал явдалд байсан бол би буруу банзан дээр яг буруу энэ бүгд ердөө дүрсгэх адал явдал байгаа сайн хэрэг шүү. Ингэж их тэмцэн чи гүр норохгүй гэдгийг бид мэдлээ. Чи мөнгө эргүүлж авах хэрэгтэй. Энэ яаж боломжгүй байх вэ? Энэ гайхалтай байлаа. Би бодохдоо бид тэгтэл чи нэгэдний сайдл хөөх тэгээд яг бид л хааш явах гэж байгаа юм бэ гэд. Тэгээд чи хазаагаад л тэгсэн би усан дээгүр тэгээд нөгөө хөөх. Тийм ээ. Хэрвээ чи энийг номон дээрээ суншсан бол бодит биш гэж бодох л байсан баг. За энэ дээр буужиг. Юу гэхээр бид дуусаж болох байлаа. Ямар гэж адал явдалд амралт вэ? Энэ ердөл муу бизнес юм. Тэр одоо мөрд юу бодож байдаг вэ нэ? Одоо юу? Бид та нарыг оргосон талрахдаг юм уу гэж бодож байна. Та хоёр биднийг шууд алдарт Чикомос тог сүм рүү дагуулж очсонд чинь. Тэдний энэ удаад аюулгүй гэдгийг шалга. Бид дахиад оргуулж болохгүй. Та нар хизээч зүгээр өнгөрөхгүй. Тийм үү? Та нар намайг сүмд хүргэсэн. Тэгээд чи дээрэн дүү хамтрагчтай хор хүнөөл уучруулахад хэтэрхий сайхан сэтгэлтэй нэгэн. Тиймээс сахиус минийх болно гэсэн үг. Юу? Энэ удаад миний төлөвлөгөө ямар тэнэг юм бэ гэж тохирохгүй юм уу? Энэ жинхэнэ дээрэн дүүгийн адал явдалд амралт биш юу байна? Тийм үү? Аашгүй нэг юм. Энэ бол адал явдлыг ямар ч аюулгүй байдлын төвшөнд хэрхэн гүйцэтгэх талаар ямар ч ойлголтгүй чадваргүй одоо мордын багийн ажлуудыг хямд үнэтэй дуур амьлууд байна. Тэр гүр яаж байгаа юм бэ? Бидэнд ноцтой аюул тулгараад байсан. Би та нарыг мэдэгдэн. Яг хэнд мэдэгдэхээ мэдэхгүй байна л да. Гэхдээ хэн нэгэн чухал одоо морь байх болно.
Бас энэ туршлагыг бууруулах шалтгаан миний зөв гэдгээс өөр зүйлийг нотолж чадсангүй. Энэнд дээрэн дүүгийн таныг адал явдлын бүх шинжийг багтаасан байсан. Юу гүгли Үгүй би ярьж байна. Ерөнхий ширэнгэн ом байршил байна. Хэд төвхтэй хорон санаатны төлөвлөгөө байна. Биднийг дараагийн үйл явдалд хүргэх санамсаргүй тохиолдлууд байна. Хаана гიშгэж байгаагаа хараач тэнэгэ. Санд минь би муу аялагтай хорон санаатнуудын сургуульд жүжиглэл сурсан 2 дугаар зэрэглэлийн жүжигчдийн тушаалыг даагдаггүй. Энэ замбраагүй байдалд ганцхан дутаж байгаа юм бол аях узал гэдэг мангасал дутаад байх шиг байна. Гэхдээ та нар шиг 8-аачин адал явдалчдад энэ арай агтана. Чихэн юм байна. Энэ чихэн юм байна. Энэ чихэн юм байна. Сэжигтэй юм харагдвал надад анхааруул гэж хэлсэн шүү дээ. Надгүйгээр адал явдалд яв гэж хэлээгүй. Юу чихэн юм байна. Чи тэрнтэй найзууд юм уу? Танилцуулга дараа болцгоё доо. Яг одоо бид Эндээс гарах хэрэгтэй тийм ээ. Баярлалаа. үнэндээ үгүй. Юу? Бид эрдэнэсгүйгээр явж болохгүй. Бас манай найз илүү дээшлэхээс өмнө бид тэрэнд хүрэх хэрэгтэй байна. Долоон хаалга, долоон түлхүр, нэг нь эрдэнэст хүрнэ. Бусд нь юунд хүрдэг тухай бодохгүй байсан нь дээр баг. Тийм ээ. Сонгодог одоо мөр бар байна. Хийх ёстой зүйл чинь ердөө. чи дээрэн дүүгээр энийг олуулсан дээр биш үү? Өршөөгөөрэй. Наадах чинь биш ээ. Тэр үргэлж ийм байдгүй. Тийм ээ. Гэхдээ ихэвчлэн тэрний зүв байдаг. Чи аль цаожиг гэж бодож байна? Ашгүй дээ. Харал да. Хаалга бүр хоосон байна. Энэ хоёрт могоотой тулж байгаа газрын одоо морь байна. Энэ хоёрт Грифонтой тулж байгаа Пегасус байна. Энэ хоёрт Баавгатай тулж байгаа ганц эвэрт байна. Гэхдээ энд бол Эн чин Аликорн байна. Энэ л ганц хосгүй нь байж. Ягаад би анзаараагүй байва? би 4-р номноос хойш л асууж байлаа. Чикомос токин 7 талт авдар. Залуусаа. Гаргацсан тэр чигээрээ хаалгачихж бид яаж эндээс гарах юм? Тийшээ. Нэрээ юу? Чи хизээч сүмийн ороогоос цугтаж байгаагүй мүү? Бид ноён адал явдал шүүмжлэгчийг эндээс авч гарах хэрэгтэй. Бид хангалттай хурдан байж чадахгүй, амжихгүй. Залуусаа. Rainbow Dash бид хоёрыг зохицуулж чадах байх. Тойроод гар, дээгүүр нь гарч болохгүй шүү. Дээгүүр нь гар гинүү? Чи галзуураа юу? Хэрвээ Гүбли дээгүүр нь гар гэж байгаа бол бид дээгүүр нь гарна. Таяр галзуу юм байна. Чи дээгүүр нь гар гэв үстэ. Би тойроод гар гисэн. Бас би чимээгүй гэсэн. Биш. Би тэднийг сонслоо. За мэдлээ. Бүгдээрээ шавар чулуугаар хуурамч эрдэнэс хийгээд кавалерион догно. Тэгээд бид Дээрэн дүүгийн бүх төлөвлөгөө супер төвөгтэй байх шаардлагагүй. Би тэднийг сонссон гэж андгаалъя. Би чамайг барина дээрэн дүү. Яг жинхэнэ эсвэл дуурайсан санаа биш ч үр дүнгээ өглөө. Чамайг хин гэлээ? Шүтэн бишрэгч. Ааха. Ариун сүмийн нөгөө талд жалганаас гарах шат байгаа. Би та хоёрыг тэрүүгээр яваад баруун зүг рүү явахыг зөвлөе. Та яах болж байна? Би энийг музейд хүргэх ёстой. Тусалсанд баярлалаа. Энийг би чамгүйгээр хийж чадахгүй байлаа. Та хоёргүйгээр. За тэгээд магадгүй сүүл гарсан номнууд миний өгсөн үнэлгээнээс арай илүү бодтой байж болох юм. Гэхдээ би дургу хэвээрээ. юу? Чи яаж? Хүлээ.
Бид дахиж марахаас өмнө би эцэст нь нэг юм ойлгох шиг боллоо. Би онсыг тайлж хүнд нөхцөл байдлаас гарахын тулд тархиа ажилуулдаг дээрэндүүд хайртай. Харин тэр тэм зүйлийг эхний цуврал дээр л хийдэг. Чи зоригтой дог юуч болж байсан оргилд нь гарч ирдэг дээрэндүүд хайртай. Оо, за. Тэгээд л тэр бид дээрэндүг юу дог болгодог дээр хизээж санал нийлэхгүйч чи яхарахгүй дог. Юу гэхээр намайг тэр гүүрэн дээр аварч байгаа нү? Хөх бас сүмээс аргаад л чи Rainbow Dash маш гайхалтай юм. Яг уу би дээрэндүүгийн хийж чадах хугацаанд эрдэнсийг олж чадахгүй л дээ. Номон дээрээ сонголт муу тааж чи өөрөө ч гэсэн гайхалтай шүү. Ухаадаг өндгөн толгойд таврыг шийдвэрлэх тал дээр л Бид эвлэрхийн тулд бүх зүйл дээр санал нийлэх албагүй. Найзууд уу? ялчгүй найзууд. AK Эрлинг надаар дараагийн номыг бичүүлэх талаар бодолцож үзэх болов уу? Миний бодлоор би юмсыг илүү тодорхой болгож чадна. Жишээлбэл 2 дахь хадал явдал дээр хөндлөнгийн дүр байсан. Би яг одоо нэрлэмээргүй байна л да. Учир нь энийг би өмнө нь маш олон фэн фикшн дээр биччихсэн. Би чамайг хулгаална гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ тааврыг таахтай адил байн хамт явах болно гэсэн үг. Гэхдээ тайлагдсан таавар бүр каратегийн шинэ хөдөлгөөнийг нээдэг болвол ямар вэ? Тэр талаар нь бодоод үзтiin биз дээ. Бас би нэг төрлийн ER лайт хүн л дээ. Тиймээс тэр нээлттэй байх болно гэдэгт итгэлтэй. Юу гүбли? Уучлаарай.